Дүрдийл ТV энэ YouTube суваг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох гараах замуудыг судлаад та бүхэнд бичлэг контент болгож хүргэдэг ийм YouTube суваг байгаа. Тэгээд энэ чинь би Facebook пэйжийнхаа линкийг оруулсан байгаа. Facebook пэйж дээр интернетээр мөнгө олох хэд хэдэн сургалтуудыг үн төлбөргүй тавьсан байгаа. Тэгэхээр та бүхэн миний YouTube сувгийг subscribe хийгээд миний Facebook пэйжийг follow хийгээрэй. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 2024 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул бол дэлхийд даяар хүн бүрт хамааралтай маш чухал үйл явдал болсон. Нэн ялангуяа монголчуудын хувьд бол 2024 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул бол бүрч чухал. Яагаад вэ гэхээр Монгол шиг одоо бага цалинтай улсад интернетээр мөнгө олох бол санхүүгийн эрхчлөөнд хүрэх хамгийн дөт зам. Интернетээр мөнгө олох маш олон аргууд байдаг. Тэр дундаа крипто зах зээл рүү та бүхэн орох юм бол хамгийн хурдан мөнгө олох боломжтой. За тэрийг бол би YouTube зүгээрээ баталсан байгаа. Одоо би 2 жилийн өмнөөс ирэхэд бол крипто валюттай холбогдолтой контентуудыг энэ YouTube зүг дээр тавьсаар байгаа. Тэгээд тэр нь бол нэг жилийн дотор бараг 12,000 орчим Америк долларыг эдгээр бичлэгнүүдийг хийснийхаа үр дүнд би олсон байгаа. Нэг жилийн дотор 12,000 Америк доллар гэдэг чинь ерөөдөө бол сар болгон би 5-аас 6 сая төгрөг олсон гэсэн үг. Эдгээр бичлэгнүүдийг хийснээр. За тийм учраас ерөөдөө би бол хувьдаа крипто зах зээл монголчуудад хамгийн хурдан одоо интернетээр мөнгө олох санхүүгийн одоо эрхчлөөнд хүрэх дөт зам гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд guys ягаад 2024 оны сонгуул Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул та бүхний хувьд маш чухал вэ гэхээр Дональд Трамп ерөнхийлөгч болсноороо одоо крипто зах зээлийг бол дэмжинэ гэсэн амлалтуудыг хэлсэн байгаа. За криптокурренситэй холбоотой крипто зах зээлтэй холбогдлолтой одоо Трампын амлсан амлалтууд энэ харагдаж байна. За хамгийн ихэнд нь болохоор establishing the US as a global crypto leader гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Америк нэгдсэн улсыг ерөнхийдөө бол крипто зах зээлийн тэргүүлэгч болгоно гэсэн амлалт байна. За хоёр дахь амлалт нь болохоор protecting Bitcoin mining rights гэсэн байна. Ерөнхийдөө бол биткойн олборлох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Биткойн олборлох хууль эрх зүйн орчинг хамгаална гэсэн байна. За гурав дахь амлалт нь болохоор opposing central bank digital currencies. За ерөнхийдөө Америк нэгдсэн улсын дэлхийн төв банк, Америк нэгдсэн улсын төв банк ерөнхийдөө бол дижитал currency-гээр гүйлгээ хийдэг болно. Дижитал currency-г одоо крипто валюттай холбогдолтой үйл ажиллагаанууд төв банк дээр нь явагдах юм шиг байна. За дараа нь болохоор creating a strategic Bitcoin reverse гэсэн байна. He proposed the establishment of a national Bitcoin reverse to integrate the cryptocurrency into the country's financial strategy. Биткойныг бүр Америк нэгдсэн улсын санхүүгийн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болгоно гэсэн байна. Биткойныг Америк нэгдсэн улсын санхүүгийн төлөвлөгөөнийх нь бүр Америк нэгдсэн улс бүр үндэсний хүрээнд санхүүгийн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болгоно гэсэн байна. Биткойныг юу гэсэн үг вэ гэхээр биткойны үнийг өсгөнө гэсэн амлалт гэсэн үг. Биткойны үнийг ердөөсөө өсгөнө гэсэн үг. Маш энгийн тайлбарлах юм бол. За changing regulatory leadership, Trump has indicated plans to replace the regulatory figures such as the Securities and Exchange Commission's foster a more crypto-friendly environment. За ерөнхийдөө крипто валюттай холбогдолтой нэмэлт албан татварууд крипто валютын өсөлт хөгжилд одоо саад болж байгаа хүчин зүйлүүдийг хасна.
криптовалютын олборлох илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэж байна. За миний бодлоор одоо Трамп ерөнхий гишүүн сонгуульд ялсан маш чухал хүчин зүйл нь эдгээр криптовалюттай холбогдлолтой амлалтууд гэж хувьдаа бодож байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын иргэд юу хүсэж байгаа нь бол энэ ч харагдаж байна. Америкийн нэгдсэн улсын иргэд крипто зах зээлийг улам нээлттэй болохыг бол хүсэж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын иргэд крипто зах зээлээс удам их ашиг хүртэхийг бол хүсэж байгаа юм байна. Тэгэхээр энэчнээс та бүхэн юу харж болох вэ гэхээр одоо криптокурrency гэдэг нь аль хэдийн дэлхийн хөгжлийн нэг хэсэг болсон гэдгийг та бүхэн энэчнээс бүр маш тодорхой харж болно. За тэгээд Трамп эдгээр амлалтуудыг хэлснээрээ иргэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч боллоо. Тэгээд одоо дэлхийд ихэнд ямар том одоо өөрчлөлтүүд гарч байгаа гэдгүүлээ харцгаая. За дэлхийд ихэнд гарч байгаа хамгийн ихний маш том өөрчлөлт бол биткойны үнийн өсөлт. За биткойн нь 5 өдрийн өмнө 75,000 Америк долларын ханштай байсан байна. Тэгвэл өнөөдөр 88,000 Америк долларын ханштай болсон байна. Ердөөсөө 5 өдрийн дотор 75,000-аас 88,000 Америк доллар руу өссөн байна. Тэгэхээр би та бүхнээс нэг юм асуув. Биткойны үн өсөж байгааг одоо крипто зах зээл ингэж сэргэж мандж байгааг зүгээр хараад амаа ангаагаар суух юм уу? Эсвэл энэ крипто зах зээлийн өсөлтөөс биткойны өсөлтөөс үр шим хүртэх юм уу? Хүн бүрийн хувьд ийм хоёр сонголт байгаа. Хүн бүрийн хувьд. Хэрэв та бүхэн одоо дэлхийд даяар крипто койны энэ эрчимтэй өсөлтөөс хэрвээ та бүхэн үр шим хүртэхийг хүсэж байвал яг одоо анхаарлаа хандуулаарай. За би та бүхэнд яг одоо крипто койн олборлдог хэд одоо аппликейшнуудыг танилцуулна. За хамгийн ихний танилцуулах аппликейшн бол Pause гэдэг юм аппликейшн байгаа. Pause гэдэг нь ерөнхийдөө бол Telegram дотор байдаг одоо мини ап гэж та бүхэн ойлгож болно. Тэгэхээр sorry guys. Тэгэхээр Pause руу эзэж орохын тулд та бүхэн эхлээд Telegram-а татсан байх шаардлагатай. За миний хувьд Play Store руу ороод Telegram гэж таах юм бол хайлтын 2 дугаарт нь гараад ирж байна. Тэгэхээр та бүхэн хамгийн эхлээд Telegram-а татаад авах хэрэгтэй. Үн төлбөргүй 100%. Тэгээд Telegram-а татж авсныхаа дараагаар утасныхаа дугаарыг бүртгүүлнэ. Тэгэнгүүт утасны чинь дугаар руу нэг баталгаажуулах код явуулна. За тэр кодыг нь баталгаажуулаад ерөнхийдөө Telegram-а чинь бүртгэл тэгээ шууд болчихно. За тэгээд Telegram дээр бүртгэлээ үүсгэчлээ. Дараа нь яах вэ гэхээр яг энэ үзэж байгаа бичлэгийг чинь доор Pause бот руу эзэж орох линкийг би оруулсан байгаа. Та бүхэн энэ Pause бот эзэж орох гээд энэ хөхөнгийн линкэн дээр дарах юм бол энэ бот руу эзэж орох цонхон шууд Telegram дотор чинь автоматар нээгдчихэв. Тэгээд та бүхний хувьд Play гэдэг нэг жижигхэн коноп барагдана. Play дээр нь дарангууд шууд автоматар бүртгэлж үүсгэхдээ Pause бот руу орчихно. За одоо би та бүхэнд Pause ботон дээр хэрхэн энэ Pause coin-ыг олборлдог хоёр үндсаарыг зааж өгье. За эхний арга нь болохоор та бүхэн Pause гэдэг энэ бот руу хүн илсүүлж Pause coin-ыг олно. За миний хувьд бол одоогийн байдлаар 82 хүнийг Pause бот руу илсүүлсэн байна. Тэгээд энэ чинь та бүхний харж байгаачлан одоо илсүүлсэн хүн бүрийн тоогоор би 152-оос 540 Pause coin-ыг одоо шаналд авсан байгаа та бүхэн харж байна. Ямар тохиолдолд 152, ямар тохиолдолд 540 байгааг одоогийн байдлаар би ойлгохгүй байгаа. Мэддэг хүн нь яг энэ үзэж байгаа бичлэгийнхаа коммент хэсгээр бичээд өгөөрэй. За тэгээд guys хоёр дахь арга нь одоо энэ Pause ботоор мөнгө олдог хоёр дахь арга нь бол дор хоёрчоо 5 кнопыг 5 дахь дээр нь дарахаар энэ чинь даалгаврууд гараад ирнэ. Та бүхэн эдгээр даалгавруудыг биелүүлэх юм бол бас яг адилхан Pause coin-ыг шаналд авна. За эдгээр даалгаврууд нь ерөөдөө маш амархан биелүүлэхэд
Одоо жишээ нь би Pavs Coin-ы Telegram-ын чаналыг фоллоу хийн. Pavs Coin-ы Telegram-ын групп руу элсэж орно. Pavs Coin-ы Twitter-ын чаналыг фоллоу хийн. За ерөнхийдөө нэг тиймэрхүү квестүүд, тиймэрхүү даалгаврууд байгаа. Тэгээд тэдгээр даалгавруудыг одоо биелүүлэх тутамд 1000-аас 5000 Pavs Coin-оор шагнадаг. Тэгээд 10 хүн урьж чадах юм бол бас 5000 Pavs Coin-оор койныг одоо шаналд авах юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та бүхэн энэ байгаа энэ даалгавруудыг бүгднийг биелүүлснийхээ дараагаар шинэ даалгавар орж ирэх хүртэл нь ерөөхдөө бол хүн ураад Pavs Coin олоод байна гэсэн үг. За ер нь бол нэг юм хоёр аргаар та бүхэн Pavs Coin-ыг олно. За тэгээ миний бодлоор 3 сарын дотор Pavs Coin нь airdrop нь эхлэх байхаа гэж бодож байна. За airdrop нь эхлэнгүүт та бүхэн өөрийнхөө цуглуулсан Pavs Coin-ыг нэг бол шууд Ton wallet руугаа татах боломжтой болно. Нэг бол Binance руу татах боломжтой болно. За миний бодлоор баг Ton wallet руугаа Pavs Coin-ыг татах боломжтой болох болоо гэж бодож байна. За тэгээ дараа нь та бүхэн яах вэ гэхээр Ton wallet дээр өөрт байгаа Pavs Coin-оо USDT руу зараад тэгээ USDT-гээ Binance руугаа татаад тэгээд дараа нь ерөөхдөө бол Binance-аас Монгол дахь банкныхаа ганц руу өөрт байгаа USDT-гээ Америк доллараар хөрвүүлээд мөнгөө татна гэсэн. Ингэж ерөөхдөө бол мөнгө олно. Ерөнхийдөө бол нэг ингэж та бүхэн ботоор мөнгө олно. За тэгээд ер нь бол одоо крипто зах зээлд маш олон одоо хүмүүс масаараа Pavs гэдэг энэ ботны тухайд бол ам сайтай байгаа. Энэ ботон дээр та бүхэн үн төлбөртэй ямар ч одоо зүйл худалдаж авдаггүй учраас нэг төгрөгч өөрөөсөө гаргадаггүй учраас санхүүгийн хувьд бол 100% эрсдэлгүй. Ямар ч эрсдэл байхгүй. Тэгээд одоо би та бүхэнд энэ ботны хувьд яг юу их гоё санагдаад байгааг одоо та бүхэнд хэлье. Dogs гэдэг нэг өөр airdrop байсныг та бүхэн санаж байгаа. Одоогийн байдлаар Dogs гэдэг meme coin нь Binance дээр хамгийн өндөр үнэтэй meme coin. Миний бодлоор 100 Dogs coin одоогийн байдлаар бол бараг 1 Америк долларт тэнцэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр миний бодлоор Pavs гэдэг энэ meme coin-ийн хувьд ч гэсэн Dogs-оос ялгаагүй үн аншаар Binance дээр гарах болов гэж бодож байна. Бараг илүү үн аншаар гарч магадгүй. 100 Pavs coin 1 Америк долларт тэнцэх юм бол 1000 Pavs Coin нь 10 Америк долларт тэнцсэн. 100000 Pavs Coin нь 100 Америк долларт тэнцсэн. Тэгэхээр одоогийн байдлаар 40,000 Pavs Coin олсон байна гэдэг нь 400 Америк доллар олсон байна гэсэн үг. Хэрвээ миний таамаг зөв бол за та бүхэнд танилцуулах дараагийн бот бол Pavs-аас ялгаатай энэ ботны хувьд нэг төлбөртэй хэд одоо төлбөртэй сонголтууд байдаг. Төлбөртэй сонголтуудыг нь худалдаж авах юм бол ерөнхийдөө олох Ice Coin-ийн хэмжээ ихсэн. За миний сонссноор энэ Ice гэдэг бот нь ерөнхийдөө бол нэлээд алдартай крипто биржийн гаргасан бот гэж би сонссон. Өнөөдөр л би энэ бот руу элсэж орж байгаа. Тийм учраас ерөнхийдөө одоогийн байдлаар бол энэ ботны тухайд тийм ч сайн мэдээллээр хангагдаагүй байна. За энэ ботон дээр яг адилхан хоёр арга замаар та бүхэн мөнгө олно. Өдөр болгон ерөнхийдөө энэ ботон дээрээ та бүхэн Pavs-оос нэг юмараа ялгаатай байна. Юугаараа ялгаатай вэ гэхээр Pavs дээр та бүхэн миний сайн ярьсан хоёр аргаар мөнгө олдог бол энэ ботны хувьд болохоор та бүхэн өдөр болгон ихний байдлаар 100 Ice Coin-ыг олборлоно. Тэгээд Ice Coin олборлох хэмжээгээ автокликээр худалдаж аваад ихсгэж болно. Автокликийг худалдаж авах юм бол та бүхэн өөрсдөө Ice Coin худалдаж авах, хурааж авах шаардлагагүй болно гэсэн үг. Ихэд автоматар олборлож байгаа бүх Ice Coin ч ингээд хураагдаад байна гэсэн үг. Тэгээд миний бодож байгаагаар энэ бот руу хүн элсүүлэх тутамд өдөрт олох Ice Coin-ийн хэмжээ ихсэх байхаа гэж бодож байна. Хүн элсүүлэх тутамд ерөөхдөө өдөр болгон олборлох Ice Coin-ийн хэмжээ ихсэн. Ерөөхдөө та бүхэн бас хүн элсүүлээд өдөрт олох coin-ийн хэмжээ ихсгэнэ гэсэн үг. Тэрнээс гадна
яг паустай адилхан янз бүрийн даалгаврууд байгаа. Одоо жишээ нь энэ ч нэг бичлэг 20 удаа бичлэг үзээд 10,000 ISK-ыг шагналд авна гэсэн байна. За ISK-ны төлбөртэй пакэжийг нь худалдаж авах юм бол 1 сая ISK-ноор шагнах юм шиг байна. Iceberg Plus гэдэг пакэж байдаг юм шиг байна. За тэгээд энэ ботны тухайд энэ ч нэг 80 өдөр 1 цаг гэсэн цагны тоолор гүгээд байгаа та бүхэн харж байгаа байх. Миний бодлоор 80 өдрийн дараа та бүхэн өөрт байгаа ISK-ийг тон валет руугаа татах боломжтой болох юм болов уу гэж бодож байгаа. За тэгээд ISK coin-ийн тухай ерөөхдөө бол би улам дэлгэнгүй судлана. За тэгээд судлаад ерөөхдөө та бүхэнд энэ ботны тухай ирээдүйд бас апдейт хийж магадгүй. За тэрнээс гадна яг одоо өдөр элсэж орсон хамгийн ихний өдрөө мөнгө олох боломжтой нэг бот байгаа. За тэр бот нь болохоор Angry Miner гэдэг нэг юм бот байгаа. Энэ бот руу би бол нэлээд дээр үед бараг нэг сарын өмнө бот руу элсэж орсон байх. 2 сар бараг болж байгаа хаа. 2 сарын өмнө бот руу элсэж орсон байх гэж бодож байна. Нэг санахгүй байна. Ямар ч тач энэ ботны хувьд бол би энэ бот руу хөрөнгө оруулсан бүх мөнгөө эргүүлээд олоод авсан байгаа. Одоо энэ байдлаар бол ерөөдөө энэ ботон дээр бол 100% цэвэр ашиг болоод явж байна. За одоо би та бүхэнд энэ Angry Miner гэдэг ботны тухай танилцуулъя. Angry Miner руу элсэж орох линкийг нь яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор pause руу элсэж орох линкний дээр нэмүүд доотлолт нь оруулсан байгаа. Тэр линкэн дээр дарангуй та бүхэн автоматар Angry Miners руу ороод ирнэ. За Angry Miners-ийн хувьд бол ерөнхийдөө бол Eden Network-тай зарим юмараа төстэй. Энэ ботон дээр та бүхэн яаж мөнгө олох вэ гэхээр хоёр аргаар мөнгө олно. Эхний арга нь болохоор та бүхэн энэ ботон дээр USDT-гээр одоо олборлолт их Z2 худалдаж авна. Хоёр дахь арга нь болохоор олборлогч одоо энэ олборлогч dwarf сайжруулна. Иймэрхүү хоёр аргаар та бүхэн ерөөдөө бол өдөрт олох coin-ийнхоо хэмжээг ихсгэнэ. За mine гэдэг дээр дарангууд одоогийн байдлаар би 2642 AGM coin-ыг олборлсон явж байгаа харагдаж байна. 1000 AGM coin 1 Америк доллартай тэнцдэг. Та бүхэн яг энэ бот дотроо өөрт байгаа AGM coin-оо swap гэдэг дээр дараад USDT рүү хөрвүүлчих болдог. Одоо чинь би энэ 2642 AGM coin-ыг 2 USDT рүү хөрвүүлчих болох юм байна. Swap дээр дараад болоо. Тэгээд би өөрт байгаа энэ 2 USDT-гээ яг одоо Binance руу татах боломжтой. За энүүгээрээ pause тэгээд ICE-аас бол энүүгээрээ ялгаатай. За хэрвээ та бүхэн Z2-гээ одоо сайжруулахыг хүсэх юм бол Z2-гээ сайжруулах хоёр сонголт байгаа. Нэг бол 50 USDT-гээр сайжруулж болно. Нэг бол 50 AGM coin-оор сайжруулж болно. Миний хувьд хэрвээ 50 USDT-гээр сайжруулах юм бол цагт олох AGM coin-ийн хэмжээ нь 287-аар ихсэх юм байна. Одоогийн байдлаар би 220 AGM coin-ыг цагт олборлож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө миний олборлолт нэг 60-аар ихснэ гэсэн үг. За хэрвээ би dwarf-аа сайжруулах юм бол олборлолт хийх цаг нь ихсдэг. Одоогийн байдлаар энэ ч нэг 2 ташив зураас 7 гэсэн зүйл харагдаж байгаа та бүхэн анзаарч байгаа бах. Энэ юу гэсэн үг вэ гэхээр юу гэсэн үг вэ гэхээр 24 цагт би 7 удаа 7 цагийн туршид л одоо олборлолт хийх эрхтэй гэсэн үг. 24 цагийн цагт би 7 цаг олборлолт хийнэ гэсэн үг. Хэрвээ би dwarf-аа сайжруулах юм бол өдөрт олборлолт хийх цаг нь ихснэ. Одоо чинь би dwarf-аа нэг удаа сайжруулах юм бол өдөрт 8 цаг олборлолт хийх хэрэгтэй болно. 2 удаа сайжруулах юм бол өдөрт 9 цаг олборлох хэрэгтэй болно. Гэх жишээ нь 24 цаг хүртэл dwarf-аа сайжруулж болно.
Тэгэхээр тэрнээс гадна энэ бот руу хүмүүс ураад өөрийнхөө хүмүүс Z2 юм уу одоо Dwarf Z2-гээ эсвэл одоо Dwarf-аа сайжруулах юм бол чи сайжруулалт хийсэн мөнгөнд дүнгийнх нь 11-ийг ашиг буюу комисшн болгож авдаг. За ерөнхийдөө иймэрхүү төрлийн ботнууд эрсдэлтэй байдгийг би мэднэ. Одоо шинэ Eden Network, RBN Network, Mobile Drop иймэрхүү ботнуудын тухай өмнө аюул болоодаа контент хийжсэн. Тэдгээр ботнууд дээр ямар асуудал гарч ирдэг вэ гэхээр нэг ингээд олборлт хийж болж байгаа хэрнээ нэг өдөр мөнгө татчихын тулд тийм юм хийх ёстой. Эсвэл одоо засвар явагдаж байна гэсэн нэрээр байхгүй болчихдог. Ийм эрсдэлтэй байдаг иймэрхүү төрлийн ботнууд. Гэхдээ энэ ботны хувьд бол би одоо олборлт хийгээд 2 сар болж байна. 2 сарын туршид ямар ч асуудал гараагүй. Одоо хүртэл би Angry Miners-аас Binance руу мөнгө татчих болж байгаа. Одоо ерөнхийдөө цэвэр ашиг олоод явж байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ ботонд бол би итгэлтэй байна. Гэхдээ ирээдүйд юу болохыг бол мэдээж хэлж мэдэхгүй. Миний зүгээр таамаглаж байгаагаар энэ бот нэг 3-аас 5 сар орчим бол үргэлжлэх байхаа гэж бодож байна. Яг иймэрхүү энэ да guys. Би та бүхэнд өмнө нэг вебсайтны тухай танилцуулж ирсэн санаж байгаа бах. Door2Weld гэдэг тэр вебсайтыг YouTube-ийн subscriber надад санал болгосон. Тэгсэн чи өчигдөр тэр вебсайтн дээр одоо мөнгө татчихад бол тийм хийх хэрэгтэй гэсэн бас тийм таск гараад ирсэн. За ингээд энэ нь бол Eden Network-тай адилхан одоо Mobile Drop-тай адилхан ботнуудаас иргэд хол байх нь зөв юм байна гэсэн шийдвэрийг гаргаж байна. Тэгээд би ер нь бол энэ шийдвэрийг тэр Door2Weld гэдэг ботыг хийхээс танилцуулгаас өмнө бол баг гаргацсан байсан л да. Гэхдээ Door2Weld-ийн тухай яагаад хийсэн бичлэгийг болсон шалтгаан одоо над тэр Door2Weld-ийг санал болгосон YouTube-ийн subscriber маань ерөнхийдөө цэвэр ашиг руу орсон гэдгээ скриншотоор баталсан учраас би та бүхэн Door2Weld-ийн тухай контент хийсэн байгаа. Ердөөсөө л иймэрхүү ботнуудыг яадаг вэ гэхээр эхлээд та бүхнийг мөнгө татгаач нь бол зөвшөөрнө. За нэг хэдий дуудаа мөнгө татуулаад дараа нь яадаг вэ гэхээр нэг бол мөнгө татчиханд бол тийм хийх хэрэгтэй гэсэн даалгаврууд гаргаж ирнэ. Нэг бол засвар ажил хийж гинэ гэсэн нэрээр алга болсон. Гэхдээ Eden Network-ийн тухайд одоо хүртэл би иргэд ирж магадгүй үсэн нэг жоо гэсэн итгэл найдвар бол байгаа. За нэг иймэрхүү л байна да guys. Тэгээд Door2Weld руу орж амжаагүй хүмүүс нь битгий ороорой. Door2Weld руу орж амжаагүй хүмүүс нь битгий ороорой. Тэгээд орсон хүмүүс нь дахиж ерөөдөө тийшээ мөнгө оруулаад хэрэггүй шүү гэдгийг сануулъя. Хэрэггүй гэж би бодож байна хувьдаа. Гэсэн ч гэсэн энэ бол иймэрхүү бүтэлгүй олон бот руу би 2 жилийн туршид зөндөө оролдож үзлээ. Бүтэлгүй маш олон ботнуудаар оролдож үзлээ. Миний хувьд бол алдсан ч үе байгаа, онсон ч үе байгаа. Тэгээд ерөнхийдөө бүгднийг ингээд дүгнээд үзэх юм бол 1 жилийн дотор би 12,000 Америк долларыг ашиг болгож олсон байна. 12,000 Америк доллар гэдэг чинь Монгол мөнгөөр ерөнхийдөө 30-40 сая төгрөг. Сар болгон 5 сая төгрөгөөр гаруй одоо ашиг болсон гэсэн үг. Хамгийн гол нь крипто зах зээл эрсдэлтэй. Гэхдээ тэрэн дээр туйлшраад хэрэггүй. Одоо нэг удаа крипто зах зээл дээр мөнгө алдангуудаа крипто зах зээл бүгдээрээ л өөр. Тийм тэрэг ойлголт, тийм тэрэг дүгнэлтээ бол хийгээд хэрэггүй. Мэдээж алдаан дээрээс суралцаад ерөөдөө нэг удаа алдсан бол дараачих дээр илүү судалгаатай, илүү одоо сайн дүгнэлттэйгээр шийдвэр гаргах нь бол зөв. Гэхдээ нэг зүйл дээр зүгээр хэд туйлшраад бол хэрэггүй. За дараагийн контентээр уулзцгаая. Ингээд ерөөдөө бол крипто
ертөнц рүү аялах аялал маань бол дуусаагүй. Бүр эхлэгч болоогүй байна. Тэгэхээр та бүхэнд энэ бичлэгний хад өгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Хэрвээ та бүхэн ийм баг хэмжээний ашиг олохыг хүсэхгүй байх юм бол шууд одоо хэдэн мянган доллар шууд хэдэн одоо мянган доллар олох мөрөөдөлтөй гараад би зүгээр нэг чиг баримжаа өгье. Хэрвээ чи крипто зах зээлээс нэг өдрийн дотроос 10,000, нэг өдрийн дотроос 20,000 америк доллар ашиг олмоор байвал copy trading гэж юу болох тухай судлаад үзээрэй. Copy trading тэгээд ChatGPT-гээр одоо трейд алгоритм гаргуулад Binance одоо future арилжаа дээр эсвэл ямар нэг одоо крипто арилжаа дээр тоглолт хийх тухай судлаад үзээрэй. Тэр тухай би угаасаа өөрөө судалж байгаа. Ирээдүйд энэ YouTube зүг дээр та бүхэн тэр тухай контент хийж бас магадгүй. Дараачихаа контентоор уулзцгаая. Peace.